Монгол улсад GMP стандартыг нэвтрүүлсэн мах боловсруулах анхны үйлдвэр нээлттэй илээ. За шинэ үйлдвэр нь өдөрт 20 тонн, жилдээ 5280 тонн мах ангилан боловсруулах хүчин чадалтай. За мөн хагас боловсруулсан бүтээгдэхүүний бэлтгэцийг тогтвортой хэмжээгээр бэлтгэх нь нийлүүлэх юм а. Ингэснээр хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн амталсан эсдэг хэрчсэн болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх үндэс суурийг бүрдүүлж байгаа юм а. Их хотын амьдралын хэмнэл завгүй ажлын ачаал нэмэгдэж буй энэ үед хэрэглэгчдэд хоол бэлтгэх хугацаагаа хэмнэхийн зэрэгцээ чанартай аюулгүй хүнс хэрэглэхийг эрмэлзэх болсон. Энэ ч үүднээс тус үйлдвэрийн онцлог давуу тал нь хүнсний үйлдвэрлэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн явдал юм а. GMP стандарт нь түүхийд хүлээн авахаас эхлээд боловсруулах, савлах, хадгалах, түгээх хүртэлх бүхий л үйл ажиллагаанд чанар аюулгүй байдлын хатуу хяналтыг хэрэгжүүлэх боломжийг бүртгүүлдэг. За энэ үйлдвэр маань нэгдснээрээ бол одоо мэдээж одоо бид бол хүнсний эрүүл ахуйн хангасан үйлдвэр хийх гэж хичээсэн. Энэ мань бол бас яриул бас түүхтэй. Бол 18 19 оноос хойш бид энэ талаар бодож боловсруулж төслийг бий болгосон юм байгаа. GMP стандарт гэхээр харах одоо манайд бас мэдэхгүй тийм тал байж магадгүй. Миний хувьд яг анхны GMP стандартын үйлдвэрийг Монголд анхдагч болох одоо Монс эмийн үйлдвэр 19 онд нээлттэй хийгээд байж хат би тухайн үед очоод 18 9 онцлоо. Тэгээд тэр үйлдвэртэй танилцсанаас хойш үнэхээр яг ийм хэмжээний хүнсний үйлдвэр хийх хэрэгтэй юм байна гэсэн зорилттой байд. Тэрэндээ хүрээд ингэ байж байна. Одоо хүнсний эрүүл ахуйн маш өндөр стандарттай ингэ хийгдэж байгаа болохоор өнөөдөр 5 өдрийн хүүхэд цэцэрлэгт сургуульд сурж байгаа хүүхдүүд маань жишээ нь сургууль дээр яг юу хийж байгаа бас жоохон тодорхойгүй байдаг. Гэтэл энэ хүнсийг энд үйлдвэрлэснээрээ бэлтгэх хийснээрээ маш түргэн хугацаанд одоо эрүүл хүнсээр одоо хүүхдүүд маань олно гэсэн. Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын бүтээмж өрсөлдөх чадвар аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа юм. Мөн дотоодын түүхийдэд тулгуурласан олон улсын стандартад нийцсэн махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үндэсний хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж байна.